За над руу нөгөө нэг байж байгаа. За над руу нөгөө нэг Facebook, Instagram-аар ингээ хүмүүс айгүйх бичдэг байхгүй юу. За тэрэн дээр юу байдаг гэхээр Солонгосоос яаж хямдхан те юм хумаа авдаг юм бэ? За тэгээд Costco гэдэг нь одоо үнэхээр тийм хямдхан газар мөн үү гэж асуудаг. Тэгэхээр би одоо та нартай бас тэгэхээр би бас та нартай Costco за надруу нэг Facebook, Instagram-аар хүмүүс аягүй бичдэг. За тэрэнд ирж байгаа асуултууд нь ингэдэг. За Солонгосын Costco гэж ямар байдаг юм бэ? Үнэхээр тийм хямдхан тэгээд бас гоё байдаг юм уу гэдэг одоо юмыг бол маш их асууж байсан. Тэгэхээр одоо би та нарт өнөөдөр Costco орж үзүүлье. Тэгээд Costco руу бас ингээд шууд ингээд зүгээр орохгүй. Costco бэлэн мөнгөөр үйлчдэг. За мөн дээрээс нь картаа уншуулж ордог байгаамаа. За картыг одоо харуулъя. Аха. За ийм байгаа. Тэ нэг бол тэр ингээд сунгадаг гэсэн үг ерөөсөө. Тэ дуртай нь бас орж ирэхгүй гэсэн үг баггүй юу? Тэгэхээр за би одоо Шижаан буюу зах дээр явж байна. Тэгээд одоо нэг Солонгос дугаасаа амьдэрдэг болохоор ерөнхийдөө бол мэдээж ногоо, жимс юм хүмүүдээ бол ингээд юм захаас авдаг. Та хэдэд бас сонирхолтой байх гэдэг үүднээс ингээд харуулж байгаа шүү. Тэр нэг Солонгос киномын дээр ингээд угаасаа бүгдээ үздэг шүү дээ. Ингээд гой гой юмнууд ингээд байждаг. Одоо жишээлбэл энэ гудамжны хоолн жишээлбэл энд байгаа ахгүй юу? Одоо хардаа. За бүги байна. Бид нар Солонгос киноноос ингээд энийг ингээд маш их харж ирсэн. Би яхаа өмнө ингээд нөгөө ирж байхдаа бол ингээд нэг амар онцолж байгаагүй. Гэхдээ яг нөгөө влог хийгээд эхлэхээр энэ гой сонирхолтой юм болов уу? Тэр гой сонирхолтой юм болов уу гэд аль болох гой юмнуудыг бас та нарт үзүүлье гэж айгу хичээд юм байна. Тийм ч учраас одоо ингээд бүр үйлс болгоно ингээд бичээд яваад байгаа. Тэгээ энэ зах нь бол нэг ерөнхийдөө бол иймэрхүү байна. Жимс ногоонууд нь бол хөөрхөн янз бүрийн үнэтэй та угаасаа харж байгаах. Тэгэхээр угаасаа ийм үн хамжнууд нь бол ийм байдаг. Тэгээ хамгийн гол нь эдгээр чинь ингээд өөртөө ингээд хийж байгаа өөртөө тарьсан энэ их орны үйлдвэрлэл ногоо могоо гэдэг утгаараа бол амар гоё байгаад байгаа байхгүй юу. Тэгээ Солонгос ер нь бол амтсан дахиаг бол та нар маш их идэж үзсэн бах те. Дахианууд нь бол амар гоё амттай байдэн штэ. За тэгээд нэг зах нь бол иймэрхүү байна. Энэ бол ингээд хөөрхөн суши маягаар загаснуудыг бэлдээ тавьсан байна. За энэ бол ингээд бас хөөрхөн энэ октын юм уу таараа хувцсны дэлгүүр байна. Хөөрхөн юмнууд ингээд байна дөө. За нэг миний ордог зах нэг иймэрхүү. Энэ зах бол Инчонд байрладаг байгаа. Энэ бол ингээд далайн бүтээгдэхүүн байна. Мэдээж эдгээр бол өглөө шинээр ирж байгаа шүү дээ. Тэгэл ийм л хөөрхөн. За энэ бол ингээд ер нь бол зүгээр л нэг кофе шоп баггүй юу? Яг үнэндээ бол гэтээ тогтчлт могчлт нь бол одоо ийм гоё байна. За тэгэхээр одоо энэ явж байгаа зам хар. Тэ ийшээ харын ногоон байгууламж нь ийм гоё. За тэгээ энэнгээр ингээд явангууд тэнд бүр хүрхрээ байгаа. За тэгэл ингээд бүх юм ингээд кофегаа аваад ингээд гадаа энд ингээд сууж болж гин тэ. За одоо магадгүй бүр эднэрт ингээд зураг мургаа хүртэл ингээд ахуулж болж штэ. Тэгэхээр кофений соёл за мөн дээрээс нь одоо ингээд дизайн одоо бүхэл бүтэн юм тогтчлт гэдэг юм ямар гоё хөгжсөн байгаа вэ гэдгийг одоо бид бүхэн эндээс ингээд харж болж гинэ. Зүгээр нэг одоо бид нар нэг за Монголд бол ингээл нэг юм уу Томс кафе бэ нэнтрээс нэг кофе аваад ингээл нэг уусан болоод яруу санд руу за төвчрэлтэй барьлаа ингээл гарын барья гэл ингээл явдаг штэ. Гэтэл энд чинь кофегаа ууганга ийм гоё орчин хараад хооронд суухлаар чи хүн чинь ингээл гоё юм ярина өөрөөс нь гоё юм яригдан те маш сайхан болно. Одоо энэ минийг хараач те энэ ч та юу гэсэн ч үгүй. Гих мэтчлийн ийм л байна. Орчин ямар байна? Яг тэрийг дагаад хүний сэтгэл санаа гоё байна л гэдгийг би амхандаа та эдтэй хэлээд байгаа. Тэгээд гадаа бол яг одоо бол нэг баруун 30 градус байх шиг байна. Гэтэ тийм амар бол халуун биш бас хөөрхөн салхитай. Нэг иймэрхүү өнөөдөр бол хувцлалттай явж байна. За тэгээ орц сайхан бүгдээр кофе ууцгаая. Орц кофе шоп руугаа орцгоё. Одоо иймэрхүү өдөр бол ингээл найс нөхдөөрөө нэрээд ганц нэг ховж ирэнгаа ингээл гадаа суул гिचнээ сайхан ийм сайхан орчинд
Одоо манай Монгол ч гэсэндээ ингээд ер нь жоохон те гой ийм гой тогтчлтуудыг хийгээд хүмүүсээ гой татсан юм баймаар байгаа байхгүй юу? За орлоо шүү. Ингээ ер нь ажиглаад байхад ингээд нэг жоохон төртэй гарсан юм шиг те ичнэр ингээд ер нь өдрийн цагаар кофе шопууд уулзаж их сайхан ярьж суудаг юм байлээ. Ер нь ажиглаад байхад тэгэхээр ер нь бол хийх бүтээх юмаа хийчээд дараа нь ингээд сууж ин гэсэн үг. За энэ кофе шопын одоо бекри маягийн юмнууд нь бол одоо энд ингээ харагдчихээн. Тэгэл ерөнхийдөө бол адилхан дөө одоо нөгөө нэг мэдээж те кекс, талах гэх мэтчлэн янз бүрийн юмнууд бол маш их байна. Энэ нэг хөөрхөн талах байна. Нас миний дуртай нэг зайц байна. За би өглөө нөгөө кофе уусан байсан. Тэгээд айгүй кек мек идсэн чинь нэг жоохон гадаа бас халуумаа болохоор бэлбэгнээд байсан. Тэгээд айс ти авчлаа. Тэгээд ер нь юм хөгцсөн газар гэдэг ер нь бол гоё яахгүй юу? Одоо би нэг одоо мэдээж ингэнгууд чи их орноо муулаа зуулаа гэж хүмүүс айгүйх тэгээд идэв. Гэхдээ үгүй зүгээр манайх ийм болоосоо те ийм гоё соёлтой байгаасаа ууж байгаа ганц аягийн кофе ганц аяг цайндаа хүртэл ач холбогдол өгөөсөө гэдэг үүднээс ярьж байгаа шүү. Одоо ингээл цай уугангаа одоо энийг хараад ингээд зогсон гэдэг чинь нэрээ зүгээр л нэг амар амгалан болж байгаа байхгүй юу? Тэгээд ер нь ийм сайхан орчин байна, ийм гоё газар байна. Одоо миний их орон гэсэндээ ингэж хөгжөөсөө гэдэг үүднээс та бүхэндээ ярьж байгаа шүү.